Манайх ч одоо зээлийн хөрөнгөөрөө тоног төхөөрөмжийн 2 шинжилтээ одоо 2 тоног төхөөрөмж авцсан. Ийш нэг өргөтгөл хийгээл юмнуудаа хийгээл байж байгаа. Одоо энэ жил ухсар ухсарт бол бид нар ч өөрсдөө ухсарч чадахгүй мэрэгжлийн ноцтой ухсард юм байна. Тэгээд авцсан байж байгаа. За 50% бол манайх ч өөрөө махны чиглэлийнхаа ухрыг бас нэг одноогоос ухрын пермиттэй болж байгаа. Одоо 100% бас нэг зах зээл дээрээс чинь мах авахгүй өөрөө бас ухрын махны чиглэлийн ухртай болоо тэрнээсээ махан бэлтгэдэг болоо бас ариун цэвэр 20 цэвэр гэл бүгд асуудлаа энэ дээр шийдэх гээд байна. Одоо энэ жил бүр 20 цэврийн бүс байгуулад өөрийн гэсэн бүстэй болоо. Тэн дээрээ бас мал маха ирүүлжүүлээ гээл. Одоо хэдэн хүүхдтэй вэ? Манайх одоо энэ жил нэг 50 дүнээ тоглож байна. 120 гаруй хүүхдтэй болсон. Тий. Яг репорт. Репорт хүн махны чиглэлийнхаа. Тэгээ махны чиглэлийнхыг орон нутгийн хүн дээр авчирч үзлээд 50% цустал гарч байна. Ер нь маш сайн байна. Тэгэл 100% одоо маха хийж байгаа юм чи одоо нэгсэн пермэс давхуулаад эцэг болгохтолд үйлдвэрлэе гээл тийм зорилго тавьсан л ажиллаж байгаа. Би ч одоо өмнөх авсан зээлээр нь төлөлтөнд 50% орсон байгаа. Орон нутгаас ямар дэмжлэг үзүүлж байна? За орон нутгаас бол яг байх дэмжлэг үзүүлж байгаа одоо бид нар ч бас хамтран ажиллаж байгаа. Манай энэ хүнсний мэрэгчлэлтүүд маань одоо бас зөвлөн туслах үйлчлэгээ үзүүлдэг. Цаг тухайд нь тэгээд энэ ажилчдыг бас мэрэгжүүлэх тал дээр нь бас нэлээд тусалцаа үзүүлж явж байгаа шүү. Одоо бүр нөгөө вакуум болоод бүр одоо нөгөө хүний оролцоог болоод тийм тоног төхөөрөмж жилээр нэгээ тавигдчих юм байна. Смарт болсон юм байна. Смарт л болж байгаа гэсэн үг. Ер нь эх жилийн шинэ жилээс өмнө манай төхөөрөмж 100% солигдчихж байгаа. Энэ одоо ингээд махан бүтээгдэхүүн хэчнээн төрлийн бүтээгдэхүүн цааш нийлж. Манайх одоо нийтдээ хяман төрөл дээр 7 бүтээгдэхүүн гарч байгаа. Мах утсан махан дээр нэг төрөл нийтдээ 8 бүтээгдэхүүний төрөл гаргаад Баян онгор аймаг болон 18 сумда 100% төгөөдөг. Тий. Аймаг орон нутгийнхаа ер нь бол энэ мах бүтээгдэхүүний 50% хангачиж байгаа. Өдөр бүр шин захиалгын дагуу хийдэг тэрийг ганц гол онцлогтой доо манайх.